Ярилцсан хөтөлбөрийнхөө эхний зочноор бид нийслэлийн аял жуулчлалын газрын дарга Бат Тулгыг урьдахаар төлөвлөд байна. Студид оройд байна. За учир нь яг энэ цаг мөчид бас энэ өдрүүдэд дэлхийн нийтэд аял жуулчлалын гол томоохон бүс нутаг гэдэг Европ, тэр дундаа Парис, за мөн Египтэд алын ядах үйл ажиллагаагаас ч ер нь бас дэлхийн нийтэд уур амьсгал тийм бас таатай биш байна. За дөнгөж өчигдөд авсан мэдээгээр бас Мали улсад Радисон Блю гэдэг зочд буудалд 170 гаруй иргэнийг барьцаалсан тухай мэдээлэл бас ирээд байгаа юм. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад нөгөө талаас бас энэ дэлхийн аял жуулчлалын газрын зурагт шинэ өөрчлөлт орж байгаатай холбогдуулаад бид ер нь ямар хуу эндээс сургамж авах уу, ямар хуу бодлогыг баримтлах вэ гэдэг талаар ярилцгаад бид түүнийг студид оройд байгаа юм аа. Танд өглөөний өдргөө. Өглөөний өдргөө. Та ер нь энэ олон улсад болж байгаа үйл явцыг юу гэж харж тодорхойлж байна? Тэгэхээр сүүлийн тоногт өрнж байгаа үйл явдлуудаас бол тэгэхээр таны хэлсэн шиг олон улсын аял жуулчлалын газрын зурагт бол ийм өөрчлөлт орох үс юм. Сөрөг нөлөөтэй үйл явдлууд араараасаа болж байна л да. Жишээлбэл Франц улс одоо энэ Парисд болсон халдлагын дараах аял жуулчлал ямар хэмжээнд хөгжих вэ, яах вэ гэдэг асуудал олон улсын анхаарлын төвд байгаа. Учир нь юу гэхээр Франц улс бол өөрөө дэлхийн хамгийн олон жуулчин хүлээж авдаг юм улс. Өнгөрсөн жилийн байдлаар 83.7 сая хүн хүлээж авсан. Тэгээ өөрөө энэ улсын эдийн засаг бас аял жуулчлал тэр дундаа үйлчлэгээний салбараас шууд хамааралтай байдаг. Тэр дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 9-өөс 9.5 орчим хувийг аял жуулчлалын салбар бүрдүүлдэг гэсэн ийм тооцоо бий. Дээр нь 2.9 сая хүн үйлчлэгээний салбарт шууд бусаар аял жуулчлалын бизнестэй холбогддог ийм салбар л да. Тэгэхээр үндсэндээ сүүлийн одоо хэдэн нэг болсон аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлууд бол тийшээ зорддог жуулчдын тав бол эрс бууруулна. Улс орнууд угаасаа одоо өөрийнхөө иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэр бүс нутгууд руу иргэдийг явуулахгүй байх, иргэдийг явуулахгүй байх энэ санамж зөвлөмжүүдийг араараасаа явуулаад эхэлчихсэн. Тэгээ энэ Парис хот өөрөө энэ Францын аял жуулчлалын гол бэлэгдэл гол зорих газар нь болдог. Дэлхийн одоо 3 дахь том аял жуулчлалын одоо 3 дахь том хотолтой. Лондон, Парис, Лондон, Нью-Йоркийн дараа ордог. Тэгээ энэ Эйфелийн цамхаг гэхтэл одоо дэлхий дээр хүний гараар бүтсэн хамгийн их мөнгө олдог одоо үзмэр байх жишээд. Тэгэхээр энэ дэлхийн хамгийн том аял жуулчлалын бүс нутагт болсон улсад болсон энэ одоо халдлага бол ойр орчмынхны аял жуулчлалын бүсд ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Тэгээ дээр нь бол одоо сая бас тийм ээ Синан хойгт болсон. Тэр Шарм эль Шейх гэдэг бол Египтийн үндсэндээ Гизагийн дараа орох аял жуулчлалын том бүс. Тийшээ бол ялангуяа энэ Оросын жуулчд их хэмжээгээр очдог. Ийм наран шаардлагын газартай юм бүс. Египтийн аял жуулчлалч гэсэн дэлхийн аял жуулчлалын зурагт бол их том байр суурь эзэлдэг. 2010 оноос өмнө буюу одоо Арабын хувьсгалаас өмнө хамгийн цэцгэлтэйх үед бол Египт бол 15 орчим сая хүн авдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх аял жуулчлалын оролцоо хувь хэмжээ нь бол Францынхаас хавьгүй өндөр байсан юм улс. Тэгээ одоо бас л дахиад цогцолтонд орж байна. Тэгээ тэр бүс нутаг ер нь ойрох дорнд газар дундын тэнгисийн бүс нутгийн аял жуулчлал хүн амралтын зорилгоор зорж очдог ийм дэлхийн баг хамгийн том төвлөрөл болсон газар л да. Тэгээ Турк улс байна. Жишээлбэл энд бас аял жуулчлалтын сөрөөр нөлөөлж байгаа. Турк бол дэлхий дээр жуулчин авдаг тоогоор 6-ад орж байгаа. Тэгээ нэгт ордог, 6-ад ордог улс. Тэгээд араас нь Оросын аял жуулчлалтаас тодорхой хэмжээгээр сөрнөлөлн жуулчдын аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа учраас Оросын албаны улс бол бас 9-т ордог ийм улсууд. Тэгээ үндсэндээ бол энэ бүс нутаг руу чиглэсэн жуулчдын урсгал бол тодорхой хугацаанд л их хэмжээгээр саарах ийм хандлага ажиглагдж байна л да. Нөгөө талаас энэ бол одоо бусад харьцангуй аюулгүй гэж үзэж байгаа юм бүс нутгууд бол жуулчдын тоо нэмэгдэх нэг шалтгаан бол. Яа тэгэхээр аюулгүй байдлын асуудал хэдийгээр чухал боловч хүний нөгөө амрах, жуулчлах гэдэг нь бол нэг үе бодох юм бол баг юм хэрэгцээ шахуу юм зүйл болчихсон. Тийм учраас огт зогсох тухай асуудал бол байхгүй бах жуулчдын урсгал. За энэ үйл явцуудаас хийж болох дүгнэлт жоохон хүн чанаргүй юм шиг сонсогдох байх л да. Гэхдээ Монгол бол амар тайван. Монгол бол аюулгүй байдлын баталгаа хангаж өгнө гэдэг. Зүгээр энэ байдлуудаас давуу талыг бий болгож тийм боломжийг юу гэж харж тодорхойлж болох вэ? Тийм мэдээж яг харьцангуй Монгол улс бол жуулчд аялахад бол тайван газар нутагт ордог зүгээр
жижиг гэмтэргүүд жишээлбэл халаасны хулгайч байдаг юм уу? Ийм зүйлүүд бол бас байдаг л да. Гэхдээ яг ингээд том үнэхэр хүний аяллаа зорих газрын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх хэмжээнд бол одоохондоо бол байхгүй байна л гэж үзэж байгаа. Тийм учраас бидний хувьд бол хайрцангуй их том боломж бий болж байна гэж үзэж байна. Эннийхээ зэрэгцээ харин одоо энэтэй холбоотой мэдээ сурчлагаа их зөв хүргэх юм бол бидэнд том давуу тал гарах байхаа гэж харж байгаа. Ялангуяа хойд орчин жуулчдын зүгээс. Аялал жуулчлалт бас сөрөг нөлөө үзүүлдэг дотоодын ийм үүмээ самунтай зүйлтэй. Зөвхөн бас дэлхийн нийтэд ийм бас ноцтой үйл явдлууд өрнөж явахад Монголд ч бас нэг тийм таатаач байсангүй. Зөвхөн нөгөө төвдөд ламнаар өөрийгөө шатааж яхад нөгөө төвдийн аялал жуулчлал гэдэг юм уу тийшээ зорих сонирхол улам буурдаг гэдэг шиг бас нэг тийм дүрс зураг гэдэг юм уу Монголч бас асуудалтай байгаа юм байна гэдэг зүйл гадна талд харагдчихвал тухайлбал тэр өөрийгөө шатаасан зүйл бол гадны одоо 10 гаруй хэвлэлд гацсан энэ төр гэдэг тоо баримт бол яваад л байл л дээ. Одоо ерөнхийдөө нэг мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор бид бол эндээ болж байгаа үйл явдлыг бол дэлхийн нийтийн чихэнд хүрдэггүй гэдэг ойлголт бол үндсэндээ алга болцсон л да. Тэр өнгөрсөн 100 гэхэд жишээлбэл өвөр Монголын иргэнийг бурхан алдан ууланд аялж явахт нь одоо Монгол залуус одоо зөв бас авир гаргасан асуудал. Магадгүй ингээд олон нийтийн хараанаас өнгөрөөд явчих байх гэж тэр хүмүүс ботсон байх гэтэл бидний ажилласнаар бол хятадын иргэдийн дунд өргөн ашиглагддаг тэр WeChat гэх зүйлээр одоо нийгмийн сүлжээгээр дамжаад асар хурдтай дарахж тэр Монголын талаархын сөрөг ойлголтууд, сөрөг хандлагууд их газар авсан л да. Тэгээд бид бол бас аль болох цаг алдахгүйгээр арга хэмжээ авч уучлалтгүй ингээд энэний эсрэг бас тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Яг одоо энэ таны бас хэлдэг сая хэд хоногт болсон дотоодд болсон үйл явдлууд бол бидний гадаадх одоо тэр дүр төрх монголчуудын гэсэн энэ хандлага ойлголтод бол бас мэдээж сөргөөр нөлөөлнө л доо. Үндсэндээ бид бол дотооддоо ямар ч би нэг шүүмжилж ингэж болно. Гэхдээ гадаадд бол ганцхан л харагдах нэртэй дуудах монголчууд л гэсэн юм имижтэй хүмүүс шүү дээ. Тэр энэ улс орны имиж дүр төрх гэдэг зүйлийн талаар бас ярихгүй өнгөрч болохгүй. Тэгээ энэ зүйл бол одоо энэ Саймон Анхолтын судалгаа гэдэг байдаг. Тэрний яадаг вэхээр энэ тухайн улс үндэстний бусад хүмүүсийн тухайн улс үндэстнийг харах энэ дүр төрх төсөөллийн тухай ойлголт юм. Тэгээ энэ ойлголт бол хэр баргийн хугацаанд одоо сайнаар үнэлэгддэг. Тухайн одоо улс үндэстний талаарх дүр төрх бол дунджаар 20 орчим жилийн хугацаанд батчиж бэхжиж ингэж гүн бат суусан байдаг хүмүүсийн нэг юм ш тогтхоно шүү дээ. Монгол гэхээр нүүдэлчин гэж ойлгогдсон бол тэр дүр төсөөлөл бол их баттай гэсэн. Гэсэн хэрнээ эрэг дүр төрх их удаан суудаг. Сөрөг дүр төрх бол их хурдан суудаг. Одоо ойрох дорнодын орнууд гэхээр л одоо бид нар бол яг их л сөргөл одоо юм бодчиход байгаа шүү дээ. Яг тэрэн шиг л юм ба. Тэгэхээр ялангуяа энэ гадагшаа гардаг улс орныхоо энэ нэг хэсэг одоо энэ гадаад чиг үүрэгтэй гадаад харилцааны яам дипломат төлөөлөгчийн газрууд тэгээ аялал жуулчлалын салбар аялал жуулчлалын хувийн хвшлийн байгууллагууд гэдэг чинь улс орныхоо гадаад дүр төрхийг одоо эерэг болгох гэж те улсаа сурталчлах гэж хуучин чармаалт гаргадаг. Тэгээ энэний хажуугаар бол мэдээж сайн зүйлүүд биш л те. Бидний хуучин чармаалтыг бас тодорхой хэмжээнд өрн таран хийж байгаа л ийм асуудал болж таарна. Би ярилцлагынхаа хот гашчгийг Амар 50 Монгол, Найсаг Улаанбаатар. За Найсаг Улаанбаатар нь бол яг хотоос төвшүүлж байгаа зөөлөлт. Улаанбаатар нийслэлийн танахаас тийм ээ. Амар 50 Монгол гэдэг зүйлийг бол энэ имижийг Монгол хүн бүр бодож бас одоо юу гэдгийг бид ч бас нэг тийм найзсаг хүмүүс шүү дээ. Майскийн номонд байсан. Орчин цагийн Монгол гэдэг. Тэнд тэр үед Улаанбаатарт Монголд богдын хүрээнд ирэхэд одоо юу гэдгийг ингээд судалгааныхаа ажил дээр бол та эндээс хизээч уустай Монгол хүнийг олж харахгүй. Энэ нутагт энэ улс оронд ирээд уустай Монгол хүнийг хайгаад болохгүй гэдэг. Тэр бол маш гайхалтай тийм судалгааны дүгнэлт байсан шүү дээ, тий. Майскигийн тэр номны яг тэр зөвлөлийн арталт нь бас нэг юм байдаг. Монголд ууртай эр хүнийг олж харна гэдэг боломжгүй зүйл. Тэдний найрсаг зочлонтой байдлаар гойд гоц юм аа гэж. Ийм зөвөрсөн байдаг. Тэгээд яг хоо бидний хувьд бол энэ Найрсаг Улаанбаатарын хөтөлбөр дэвшүүлээд одоо яг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Тэгээд 1 жилийн хугацаанд бол яг
иргэдийн хандлагыг өөрчлөх гэсэн, энэ хотын соёлыг төлөвшүүлэх гэсэн, гадаад сурталчилгааг төвчүүлэх гэсэн цөөнгөө ажлууд зохион байгуулсан. Гэхдээ бол энэний үр дүнг хараад эхэлж байгаадаа бид бол их баяртай гарч ийн үү те? Гарч байгаа. Галгүй яг хоо. Тий. Өнгөрсөн одоо жишээлбэл 3 жилийн хугацаанд бол 3 жил хагасны хугацаанд Монголын аялал жуулчлал үргэлж одоо сөрөг бууралттай статистиктэй явж ирсэн те. Жуулчдын тоо буусан гэсэн үг. Энэ жилийн 8 сар 9 сард бид нар өсөлт харсан. Тий. Одоо жилийн дунджаар бол өмнөх жилээс 0.4% өсөлттэй байгаа. Тэгээ бууралтыг зогсоож чадсан бидний хувьд хамгийн том амжилт гэж харж байгаа. Хоёрдугаарт яг жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд бол цөөнгөө ажил зохион байгуулсан. Үнэхээр энэний үр дүн гарч байгаа. Жуулчтай холбоотой жуулчдын эсрэг гарсан хэрэг зөрчлийн тоо бол бас энэ бол жил ирэх тусам буурж байгаа статистик. Тэгээ ингээд харахад бол яг ерөнхий төр зураг харавал хэрэг байгаа. Гэхдээ мэдээж болоогүй. Бидний хувьд хийх авч хэрэгжүүлэх хэрэгтэй маш олон ажлууд. Зүгээр л гэхдээ нийслэх иргэдээс монголчуудаас хүсэж байгаа ганц зүйл байгаа. Тэр нь бол найрсаг байгаа чи. Өөр хоорондоо өрөөл бусдтай харилцаанд дэвшил гаргаач л гэдэг. Ийм зүйл байгаа. Бусд нь бол мэдээж нь гадаад улс төрийн орчин тийм гадаад эдийн засгийн байдал, дотоод эдийн засгийн байдал тэгээд энэ аялал жуулчлалын байгууллагын зүй засгийн зүгээс хийх одоо бодиттой шийдвэртэй алхмуудаас хамаарч салбарын өсөлтөө хөгжилтөл хамаарч байгаа. Зүгээр иргэдээс гарч байгаа хандлага ийм зүйл өчигөн хүчин чармаалталтай. Тийм. Хүсэж байгаа зүйл маань л. Саяхан нэг нийгмийн судалгааны байгууллага судалгааны дүнгээ танилцуулж ирсэн. Манайхан тэргүүд бас судалгааны дүнтэй холбоотой сурвалжлаг цагийн үедээ гарч ирсэн л да. Юу гэсэн тэр их сонирхолтой дүн гарч ирлээ. Судалгаа монголчуудаас нийслэлчүүдээс судалгаа аваад үзсэн чинь өөрийгөө би бол найзсаг хүн гэж тодорхойлдог 80%. Тэгсэн мөртлөө ер нь манай нийгэм найзсаг гэсэн чинь биш гэж тодорхойлж байгаа нь бас 80 орчим хувьтай байгаа. Тий. Манайхаас явсан судалгаа. Тий. Танахаас явсан. Манайхаас явсан. Тэгсэн мөртлөө гадныханд хандж байгаа хандлага нь бас их тийм найрсаг талтай, их тийм зочломтгой үйлчлэгээ сайтай. Тэгсэн мөртлөө бие биендээ хандж байгаа хандлага нь бас тэр дүр зураг их тийм сод юу гэдэг. Гадныханд хандж байгаа шигээ тийм бас найр шиг биш байж тараад тэр харагдаад байлээ. Сонирхолтой судалгааны үр дүн гарсан. Өөрөө би найрсаг гэж үздэг өөрөө. Тэгсээс өрөөлийг бол үгүй гэж үздэг гэдэг. Тийм билээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нийгэмлөгөө чиглэсэн нэлээд олон ажлууд хийж байгаа. Энэ жилийн судалгаач гэсэн бас судалгаа тэгээд шууд бусаар явуулсан. Одоо дандаа Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд гэж биш. Одоо дан байдлаар эргэлтлүүгээ хүргэж байгаа энэ мессежүүд явуулж байгаа кампанит ажлууд маань бол одоо зүгээр л хүмүүс гарцаар гардаг болсноос эхлээд үр дүн гарч байгаа шүү. Гарч байгаа тийм. Магадгүй 2-3 жилийн дараа бол энэ байдал огт өөр болсон байна гэж ингэж найдаж. Бидний зүгээр тав төрийн яриа нэгэн дотоод жуулчдын аюулгүй байдал руу чиглэсэн учраас бас зөөлөн зүйлийг яриа гэж бодож байна. Энэ улс орнууд бол яг бас ингэ зүгээр байгаа тахгүй л дээ. Тэрээс талтлага нь олон ядах үйл ажиллагаа докторгүй байдал байгаа боловч энэний эсрэг бол маш олон арга хэмжээнд авдаг. Энийг өөрөө маш сайн хэрэгжүүлдэг улсууд л да. Энэний араас бол одоо олон улсын томоохон уулзалт, оролцоо зөвлөгөөнүүдийг зохион байгуулад эхлэн фестивал арга хэмжээнүүдийг хийгээд эхлэн улирлын хөнгөлөлттэй юм уу одоо маш их хэмжээний хямдрал одоо онгоцсондоо юм уу нисэх бодлуудаа зарлаад ингээд маш хурдан ажиллаад эхлэн. Яг энэ шиг бол бид бас ажиллах ёстой юм аа. Тийм бид бол энэ ялангуяа энэ эрсдэл бүхий нөхцөл байдлын үед Улаанбаатарчууд яаж ажиллах юм нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөөд гаргаж 6 том хүчин зүйлийн эсрэг өмнө нь яаж ажиллах юм, яг тэр үеэр яаж ажиллах юм, дараа нь юу хийх юм гэдэг. Жишээлбэл одоо үеэр газар хөдлөлт, байгалийн гамшиг, салхи шуурга тий олон нийтийн замбраагүй байдал, халдварт өвчнөд эдэлд гарсан үед Улаанбаатарын аялал жуулчлал өөрийгөө хамгаалах ямар одоо системтэй байх. Жуулчин одоо жишээлбэл хэн хандах юм хамгийн түрүүнд. Тэгээд хандсан байгууллага нь аялал жуулчлалын байгууллага нь эхлээд юу хийх юм. Тэр хүнийг одоо аюулгүй нутаг буцаахаас ахуулаад тэгээд одоо онцгой байдлын нөхцөл байдал дууссаны дараа тэр гадагшаа цацах одоо хүмүүст өгөх мэдээлэл хүргэх одоо сурталчилгааны хүртэл өөр арга замтай өөрийн суугуудтай байхаар ингэ тодорхойлж байгаа. Энэ бол харьцангуй их дэвшилттэй ажил гэж бид өөрсдийн зүгээс харж байгаа. Мэдээж аюулгүй байдалтай холбоотой бол энэ жил жуулчны цагтаа оюутан цагдаа хөтөлбөр маань 2 дахь жилдээ амжилттай оролцсон. Яг бид нар оюутнуудыг сонгоод байна гэхээр хөгжиж байгаа орны жуулчдын хөгжиж байгаа орны төрийн албаагч тэр дундаа цагдаа нарт
итгэл харьцан өгөх сул байдаг л да. Ер нь олон жуулчны судалгаанаас харахад бол шууд бусаар одоо элдв мөнгө төгрөг одоо шаардлагач байдаг юм уу те ийм байдлаар илэрдэг учраас аль болох харилцагаас зайлсхийдэг ийм судалгаа байдаг. Тийм учраас оюутан цагт сайн дурын ийм аялал жуулчлал хууль сахиулахын чиглэлийн оюутнуудаар дамжуулаад явуулчихаар тэр хэдтэй маань илүү сайн харилцаа тэгээд мэдээлэл зөвлөгөө аваад ингээд явах жишээтэй. Хоёрдугаарт бол манай Улаанбаатар хотын цагдаагийн газрын жилээс жуулчны цагдаагийн нэгжтэй болсон. Даасан тийм. Тэгэхээр сүүлийн хэдэн жил ярьсан шүү дээ. Энэ халаасны хулгайд бол Монголд ирж байгаа жуулчдын арга нийт жуулчдын 5% заавал эзүүсээ алддаг гэсэн нэг судалгаа байгаад байгаа. Тэгээд байгаад байгаа хэрнээсээ бид нар бас дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй ингэж байсаар тэгээд өнгөрсөн жил яг энэ асуудлыг бие дааж хариуцсан нэгжтэй боллоо. Тэгэхээр энийг альва асуудлыг ч нэг хариуцаад анхаарал тавиад ирэхин цагтаа хөөр болтгол та тийм юм байгаа. Дээр нь яг тэр хотын жуулчлал өөрөө бие даасан аялал голцоо явдаг. Тэгэхээр бие даан аялахад нь зориулсан тийм мэдээллийн тусалцааны ийм сувгуудыг нэлээд бий болгож байгаа. Энэ жил манайх Улаанбаатар хотод 3 дахь жуулчны мэдээллийн төвөө байгуулсан. Дээр нь захин мэдээллийн информатод гэдэг хүнээс үл хамаарсан мэдээллийн сүлжээ, лавлах утас гэдэг эднэр бол одоо жуулчны аюулгүй байдлыг хангахад их том дөхөн болох ажлууд л гэж ингэж бодож байгаа. За ямар ч байсан та бүхэн ярианы ихэндээ дууссан тэр дэлхийн аял жуулчлалын газрын зүгт цоошин одоо юу гэдэг өөрчлөлт орох гээд байна гэдэг дээр ямар ч байсан монголчууд бид бодлогоо тодорхойлж энэ дээр хурдхан шиг л ажиллах хэрэгтэй. Ажиллах дараачихаас чиглэлийг тогтоогол явах ёстой юм шиг байна тийм ээ. Ялангуяа одоо гол зах зээлийн орнууд руу чиглэсэн юм мэдээллийг л их зөв хөргөх асуудал байгаа. Аюулгүй дэлхийн улс орнууд яг энэ үйл явдлын дараагаас эхлээд визийн бодлогуудаа эргэж харж эхэлж байна л да. Яг үнэ. Тий. Хуучин бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас бол улс орнуудыг аль болох нээлттэй визийн гормоор нэвтрүүлэх юм асуудлыг дэвшүүлж тавиач. Эсвэл одоо хялбарчлах аргуудыг нэвтрүүлээч гэдэг юм зүйлүүдийг ярьдаг байсан. Одоо бол илүү хяналт шалгалт нь чангарахтай шиг хандж байна л да. Манайд хэд нөлөөлөх бол гадаад хэргийн яам тэр Монголд визгүй зочдог 42 улсынхаа юу ингээд жагсаалтыг цуцгалсан байлаа шүү дээ. Энэ бол угаасаа нэг жилийн хугацаатай гарсан л. Тийм тандал судалгааны чиглэлээр явсан зүйл байх гэж ойлгож байгаа. Тийм энэ жилээс цуцлагдж байгаа. Зүгээр илүү бид нэр визгүй болохоос илүүтэйгээр визийн юм дэвшилтэд шалбаршилсан гайл дээр нь шууд авдаг тий. Жишээлбэл тийм захин виз мэдүүлэх гэж байгаа. Олон улсын хэлийн бомтууд дээр виз мэдүүлэх гэж байгаа. Аялал жуулчлалын компаниудаас ирсэн жуулчдыг бол бүлгийн виз мэдүүлдэг. Их мэтчлэн юм дэвшилттэй арга замуудыг нэвтрүүлэхийг шаардж байна л да. Тэрнээс одоо яг бас шууд визгүй оруулж ирэх тухай асуудал бол энэ аюулгүй байдлын асуудал хөндөж байгаа нөхцөлд бол хэцүү л болж байгаа шүү байна. Дэлхийд даяар. За одоо энэ олон улсад болж байгаа үйл явцыг над зүгээр нэг юм бас бодол юм уу боломж юм уу харагдаад байгаа юм. Бодол төрөөд тэр нь юу гэхээр аялал жуулчлал гэдэг бол зөвхөн аялал жуулчлал биш болжээ. За энэ бүс нутгийн аюулгүй байдал, амар тайван байдал, за ийм найрсаг байдал бол нөгөө талаараа бүр ийм олон улсын хамтын ажиллагаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт талаас их тийм сайн боломжуудыг дагуулдаг. За Европт, Египтэд ингэсэн гэхээр нэг хөрөнгө оруулагчид чинь за тэнд бас эрсдэл өндөр болоод байгаа. Тэнд ингэж занал хийлээд байгаа. Тэр бас эрсдлийн зэрэглэл нь магадгүй өсч магадгүй байгаа. За ер нь энэ хятадтай хамгийн том зах зээлтэй хамгийн Улаанбаатарт хөрөнгө оруулагч гэдэг юм уу. Дараагийн боломж болцоонуудыг бас үүсгдэг юм шиг харагдаад байдаг. Тэглэв яг тантай бол санал нэг байна. Улаанбаатар хотын давуу тал бол энэ бүс нутгийнхаа ялангуяа Төв Аз, Зүүн Азийн яг ойр орчмынхаа бүс нутгах зам дээр хамгийн том зангилаа л да. Тэр нөгөө бизнес ажил хэргийн жуулчлалын их том хүчин зүйл болж эхэлж байгаа. Энэ чинь бид нэр одоо эргэжил шинэ олон улсын нисэх буудалтай болно. Энэ удаа одоо Чингис хаан олон улсын нисэх буудал маань бас олон улсын транзит танктай болчлоо. Тэгээ бид Монгол улс чинь өөрөө гадаад бодлогоор их эерэг бүс нутгийнхаа бүх улс орнуудтай одоо найрсаг харилцаатай байдаг. Энэ давуу тал бол үнэхээр энэ тэр бизнес ажил хэргийн жуулчлалын их том боломж л да. Одоо ч гэсэн одоо Улаанбаатарын бидний өөрсдөө тодтогч байгаа нэг давуу тал гэж хэлэх. За баярлалаа. Тэгээд аюулгүй, амар тайван бас нэг юу байгаа шүү дээ. Сэтгэл татам тийм Улаанбаатарын төлөөр
та бүхэн их чармааж сайн ажиллах тийм шаардлага гарч байгаа гэж бодож байгаа. Цаг хугацааш тэгж нөхцөл байдал ч гэсэн тэгээ шахаж байгаа. Шахаж явж. За баярлалаа. Таны ажил амжилт.